Ачаад тэгээм багш нартай миний сургууль мөрөнгийн сургууль миний сургууль өрөөдөд хүслийн чигүүр усан бидний сургууль мөрөнгийн сургууль миний сургууль өрөөдөд хүслийн чигүүр усан бидний сургууль Тэмэргэн ухаант багш нар минь Үсэдийн өрөөдийн тэнгэрт хүрээгэсэн Хүний орчдонд мөнхийн суутай миний сургууль мөрөнгийн сургууль миний сургууль өрөөдөд хүслийн чигүүр усан бидний сургууль мөрөнгийн сургууль миний сургууль өрөөдөд хүслийн чигүүр усан бидний сургууль мөрөнгийн сургууль миний сургууль өрөөдөд хүслийн чигүүр усан бидний сургууль Одох цагийн үзүүрт гэрэлсэн Онгон насны ариун дурсан жими Ариун сэтгэлдээ мөнхсөн дэдэсэн Ачаад тэгээм багш нартай миний сургууль мөрөнгийн сургууль миний За бүх хүүхдүүдтэй өнөөдрийн аялын өдрийн мэнд хүргэе. За. Аял гоё байна уу? За бүгдээрэнд нь аялалд нь амжилт хүсье. За бид нар өнөөдөр хаана ирээд байна? Хинтээ аймгийн Батнорус сумын Тэнгэрийн андгай хөшөөн дээр ирээд мартагдшгүй намар 8 дахь удаагийнхаа аяллыг өнөөдөр ингээд зохион байгуулад явж байна. За манай аяллаа зорилго бол эзэн Чингисийн үлгэр нутгийн хүүхдүүд тийм ээ бүгдээрээ. За тэгээд Хинтээ аймгийнхаа 9 гайхамшигыг үзэх зорилготой анх эхэлсэн аялал маань өнөөдөр Тэнгэрийн андгай хөшөөн дээр ирээд 8 дахь удаага аялал зохион байгуулах гэж байна. За өнөөдөр бид мартагдашгүй намар 8 аяллаараа яг одоо хаана ирээд байна хүүхдүүд ээ? За Хинтээ аймгийн
Батноров сумын нутагт ирээд байна. Яг одоо бид нар яг хаан зогсож байна. Андалын хөшөө буюу Тэнгэрийн андгаа хөшөө зогцолбор дээр ирээд байна. Тэнгэрийн андгаа хөшөө зогцолбор энд яагаад баригдах болсон? За Хинтээ аймгийн Батноров сумын байгуулагдсан түүхээр аялах болно. Ойлгосноо? За одоо ингээ багш нь урьдчилан бэлтгэсэн асуултуудыг анги болгонд өгсөн байгаа. За баг болгонд 2-3 асуултууд байгаа. Тэгэхээр тухайн асуултууданд хариулаад та нарын гол тавьсан бичгийн цаасан дээр багш нь мэдээллээ бичнэ гэсэн үг. За тодорхой хугацааны дараа багуудаас 2 сурагч гарч ирээд асуултандаа хариулна шүү. За амжилт хүсье. Голд байгаа урьдчилан бэлтгэсэн асуулт даалгавруудаа аваад хийгээрэй. За Гялгар ууттай мэдээллээс асуултнуудаа гаргаад тэгээд асуултныхаа дагуу мэдээлэлтэйгээ танилцаад эргээд хариултаа өгнө байна. Борч хоёр анх танилцсан тангараг гөргөж улмаар хулгай далцсан 8 шаргамаараа буцаа авсан тухай түүхэн баримт бий гинэ. Тэгээ Борч Чингис хоёрын Тэмүүжин Борч хоёрын тухай. Тэмүүжин Борч хоёрын тэрний хандсан. За Борч Чингис хааны хамгийн дотн шадрууд болох 9 гурвын нэг билээ. Тэрээр Арлуу давгийн Нахуу баяны хөвөн байсан. Арлуу давг нь Бодон чирийн удмын Чаужин Ортаган хөвгөн Аруулаадын байгуулсан өвгтөн юм а. Чингис хаантай анх 8 шаргыг алдан хайх үед туслан нөхөрлсөн үеэс эхлэн түүний шадар туслах нь болсон байна. Хожим 1206 онд их хуралдаагаар Алтай хавын төмнийг мэдэх болж төмний ноён болсон. 1227 оны орчинд таалал төгссөн бололтой. Түүний үр сад нь тухайн үедээ нэр нөлөө өндөртэй байсан томоохон тушаалд томилогдоход нөлөөлж байсан. Хэдийн үеийн түүхийг өгүүлж байна вэ? Оныг 100 мянган чилжүүлээрэй. Энэ хоёр асуултанд л хариулсан шүү дээ. Хинтээ аймгийн Батноров сумын Хамаагүй сонсогдсон шүү дээ наад чинь. Хинтээ аймгийн Батноров сумын дунд бүрдэн хийд хуучнаар Сэцэн хаан аймгийн Сүжигт байсан хошуу одоогийн Хинтээ аймгийн Батноров сумын нутаг тал хээрийн бүсэд Батноров сумын төв дунд бүрдэн хийд буюу Дашчаан хорлын хойд оршин байжээ. 1934 оноос 38 оны хүрээ хийдийн судалгаанд дунд бүрдний хийдэн найрал төв хааны 13 дугаар анги 12 дугаар жарны 48 дугаар модон барс жил буюу 1733 онд засаг цэдэн дондоо тэргүүтэй хэсэг ардууд анх санаачлан урт хоодог хэмээх газар байгуулсан бөгөөд сүүлд самбал хөндөг хэмээх газар нүүдэлэн иржээ. Сүм дуган 12 Чогжин гаанжуур метр мамба чойр зэрэг 10 татсантай 503 ламтай байсан бөгөөд үүнээс гавж 20 равжамб 1 аграмба 2-той 10 жастай үүнд адуу 450 өхөр 325 ямаа 500 тэмээ 34 гэсэн хөрөнгөтэй хэмээн бүртгэгдсэн байна. Дайрхийн хийдээс салбарлсан харцны хийд Тосын хийд, дайрхийн хийд, цантын хийд гэсэн 4 салбар хийд байсан байна. За хаяа юу гэж бодсон? Газар нутгийн чинь та жоо. Энд байгаа. Энэ дотор байгаа. Энд зохион байгуулалтаар хамгийн ихний аяллаас эхэлж манай ангийнхан бол явсан. Энэ жил бол Мартагшгүй намар аяллаа маань 8 дахь удаагийн аялал байгаа. Корона гээд 1 жил завсарласан. Тэгээд энэ жилийнх болохоор Батноров сум болон Баян-Овоо сумаар ингээд аялж явж байгаа. Одоо бол яг байгаль дах хичээл маань ороод явж байна. Энэ жилийн аялал болохоор 3 өдөр 2 шөнийн аялал байгаа. Жилдээ яг ганц ордог гэдэг утгаараа амар маш сонирхолтой ингээд яг эрүүл агаартай ингээд хичээлээ хийх бол маш сонирхолтой байдаг.
Наа Хинтэй аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 7-гийн сурагч тогсор гэдэг. За манай аялал болох их гоё. Тэгэл ер нь бол жил болгон би явдаг. Нэг л аялал алгасан баг. Тэгвэл хээрэн дээр хичээл ороход бол гоё яадаг. Тэгээд байгалийн үзэсгэлэнтэй газруудыг үзээд тэгээд байгаль хичээл ороод найзтайгаа явах гоё. Тэгээд жилдээ ганц явдаг болохоор нэг аялал алганд ер нь явахыг хүсдэг. 9 сарын нэг хичээл ороод одоо аялалтай явна гэсэн бодолтой л орж ирдэг дээ. Мартагдчихгүй намар 8 аялал хичээлээрээ бид нэр 6-аас 9 дугаар ангийн сурагчдын дунд түүх орон зохиолын интеграц хичээлийг явуулж байна. Энэ жил бид нар бол Хинтээ аймгийн Батнаруу сумын нутаг Тэнгэрийн Андгаа хөшөө зохицолбор дээр энэхүү интеграц хичээлээ зохион байгуулж байна. Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сум, Дэлгэр хаан сум, Цэнхэр мандал сумдуудад зохион байгуулж байсан. Манай аялал хичээлийн ерөн зорилго нь бол их эзэн Чингис хааныхаа өлгийн нутгаар бахархах, эх орноо хайрлах, байгальтайгаа зөв харьцах гэх мэт чадварыг эзэмшүүлэхэд зорддог. За хүүхдүүд бол мартагдчихгүй намар аялал хичээлийг бол жил бүрийн намар бол тэсэн ядан хүлээж байдаг. За энэ хичээлийн дараа хүүхдүүд сурагчид түүхийг ойлгох, судлах, цаашид түүхэн цэцгэлтнүүдийн талаар бие даан судлах тийм хүсэл сонирхолтой болж байдаг. Мөн газар орныхоо үүх түүхийн талаар хамгийн сайн мэддэг боллоо. Нутаг нь Хинтээ аймаг Батнаруу сум 2 дугаар хагийн нутаг Хөхүүрийн талын хоймор Дэлгэр үлзий хайрхны зүүн суг. Түүхэн цаг хугацаа нь 1206-1227. Түүхэн зүтгэлт нь Тэмүүжин Борч 2. Өнөөдрийн бид хичээлээр түүхэн газар нутгаар аяллаа. Түүхэн газар нутаг нь болохоор Цэцэн хаан аймгийн Сүүжин Бээсийн хошуу, Сүжигт Бээсийн хошуу, Дээчин засгийн хошуу. Өнөөдрийн хичээлийн түүхэн цаг хугацаа нь 13 дугаар зуунд өрнөсөн. Өнөөдрийн хичээлээр гарсан түүхэн зүтгэлтнүүд Борчи, Чингис хаан. Түүхийн баримт их сурвалж нь болохоор Монголын нууц товчооны хэсгээс. Түүхэн сургамж нь Ант нөхдийн тангаргийн тухай сургамж авсан. За тэгвэл өнөөдөр та нар Тэмүүжин Борч 2 хэлхий намтар болсон талаар мэдэж авсан уу? За тэгвэл дараагийн удаа та нар өштэй гэрийн даалгаварт яах вэ гэхээр дараагийн удаа Хинтээ аймгийн Батнаруу сумын нутагт байдаг өөр түүх соёлын дурсгалуудын талаар танилцуулгыг бусадтай танилцуулахад бэлэн болж ирсэн шүү. За юу. За анги дотроо юу найзтайгаа хосоор хийж болно. Эсвэл дангаараа ганцаараа танилцуулга бэлдэж ирж болно мэд үү? За 9 дугаар ангийнхны хувьд 2 минутын багтаан аман ихтгэл бэлдэж ирсэн шүү. За юу. 2 минутын багтаан Хинтээ аймгийн Батнаруу сумын нутагт байдаг өөр түүх соёлын дурсгалт газруудын талаар танилцуулга бэлдэж ирэх нь. За миний дааж авсан анги бол одоо 9 дугаар анги нийт 8 жил бол тасралтгүй мартагдчихгүй намар аялал хичээлд бол явж байгаа. За хичээлийнхаа очиод бол бид нэр хичээлийнхаа үр дүнгийн шалгуурыг хийдэг. За мөн анги болон ханийн самбараар тухайн одоо аяллаар ямар зүйл үзэж харсан, юу мэдэж авсан гэдгээр бүх хүүхэд зохиомжлыг бичиж бол ингээд сургуулийнхаа коридор ханийн самбар хэлбэр бол гаргадаг байгаа. Монголын айлтгая. Ямар хөөрхий.
За мөрөн сумын маань ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд байгальдах хичээл гэсэн энэ сайхан цогц арга хэмжээг одоо хэрэгжүүлээд олон жил болж байгаа гэсэн. Манайхтай одоо хамтын ажиллагааны одоо хүрээнд ингээд сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа ажлын нэг гэж ойлгож байгаа. Тэгээ хүүхдүүд маань та бүхэн яг одоо Хинтээ аймгийн Батнаруу сумын 6 дугаар багийн дунд бүрд буюу 6 дугаар багийн Бүрдэн толгой гэдэг газар яг хүрэлцэн ирсэн байгаа. За манай Батнаруу сум бол Хан Хинтээ уулын аймгийн Батнаруу уулын хошуу. Өөрөөр хэлбэл Гонгор дайчин бэл, Сүжигт бэл, Сэргэлэн гүний гэсэн 3 хошуунаас бүрдсэн Батнаруу уулын хошуу бол тэгээ энэ уулын хошууг одоо бэлэгцсээр та бүхэн ардын гар урлын цогцлбор хошуу буюу эмээлийн хошуун дээр хүрэлцэн ирсэн байна. За та бүхэндээ Батнаруу сумын түүх соёлоос товчхон танилцуулахад Батнаруу сум бол адуг дагсан олон сайхан соёлын өвийг тээж байгаа ийм одоо ард түмэн. За өөрөөр хэлэх юм бол ар халахтай алдар цуутай дархан тожлынхоо хийцийг өнөө хийц буюу Батнаруу хийцээрээ ингээд халах түмэндээ алдартай 20 дугаар зууны эхэнд алдарт дархан тожил маань нутгийн одоо бошоо бодоогийн шавраар ингээд хэв зутгуур хийгээд одоо мөнгөнийхөө хайшиг тэр хэвэндээ хийж зутгаад ингээд гоёмсог сайхан эмээлийн одоо хийцэг хийх энэ үндэсний одоо шин дэвшилтэт технологиг анх гаргаснараа бол алдартай. Ноён сэврээ Скватрин чин Дарганг Батнаруу гэсэн 3 том хийц Монгол улсын үндэсний хэмжээнд яригддаг. Тэрний Батнаруу хийцүүд ингэж одоо үүссэн түүхтэй. За шин технологиг бий болгосон байх нь шүү дээ. Тожил алдарт тархан тожил гэдэг Батнаруу хийцийн. За мөн адууны өв соёл гэхлээр та бүхэн бодож байгаа. Батнаруу сум бол адуугаараа Хинтээ аймагтаа бол адууныхаа тоо толгоогоор алдартай. За алдарт тархан тожлынхаа мөнгөн тоногтой эмээлийг одоо эмээл, хөмөлдрөг, худраг тийм ээ. За тэгээ мөнгөн ташуул иж бүрнээр нь ингээ адуу морио гоёод тэгээд өөрснөө бас хүмүүс нь бас сайхан Монгол дээл хувцаа бүрэн бүтнээр нь өмсөө те мандах төрийн малгай одоо дээдлэх төрийн дээл бүтэх төрийн бүс тулах төрийн гутал гэсэн энэ сайхан гоё Монгол үндэснийхээ хувцсыг ингэж бүрэн бүтнээр нь өмсөөд талын түмэн олон улсын ивент наадамда жил болгоны 11-р сарын одоо эхний 7 хоногийн 5 дахь хагацаа бүтэн сайн ингээ хийдэг ийм уламжлалт тогтсон ийм адууны өв соёлын нутаг байна. За энэ нутгийг одоо илэрхийлсэн энэ хөшөө байх нь байна. За энэ арын 3 баг нь байна уу хүүхдүүд харж байна уу? За энэ арын 3 баганд Сэргэлэн гүний хөшөө буюу дээр үеэс яг одоогийнхоор бол Идэрмэг сум. Гэхдээ дээр үеийнхээ Идэрмэг сум яг одоогийнхоор бол Идэрмэг баг буюу 5 дугаар баг. Бэрхийн урдхан талдаа байрладаг тийм үү? Тэрийг дээхэн үед одоо нутаг хошууны одоо ийм бүтцтэй байх үед бол Сэргэлэн гүний хошуу гэж байсан. За ингээд Сэргэлэн гүний хошууны одоо тухайн энэ тамга тэмдгийн дурсгалыг энэ одоо хөшөө хадандаа ингээд хөшөөндөө мөнхөлсөн байх нь тийм ээ. За Гонгор дайчин бэлийн хошуу. За Сүжигт Сэргэлэн гүний хошуу гэсэн ийм 3 том хошуунаас Батнаруу уулын хошуу бүрддэг байх нэ. Энийг илэрхийлсэн. Тэгээ энэ нутаг хошуун дээр ийм олон одоо тамга бүхий тийм ээ адуу мал оршин тогтнож ирсэн байна. Эдүүгээ хүртэл одоо ингээ оршин тогтноод энэ адууныхаа өв соёлыг үеийн үед үрийн үрд ингээ авч явж байгаамаа гэдгийг илэрхийлсэн ингээ ийм сайхан хөшөөнд дурсгалын газар та бүхэн мань хүрэлцэн ирсэн байна. За дээрэс нь Батнаруугийн ард түмэн энэ хөшөө дурсгалаа энэ Батнаруугийнхаа түүхэн онцлогийг өвөрмөц онцлогийг шингээсэн олон сайхан уран бүтээл байдаг. Мөнгөн чимэгтэй эмээл гээд сайхан Чулуунбатын одоо зохиол манай Батнаруу сумын соёлын төвийн одоо хөгжмийн багш Балганы Бадралын хөгжмөөр хийсэн мөнгөн чимэгтэй эмээл гэдэг сайхан бас дуу энэ алдарт дархан тожлынхаа мөнгөн чимэгтэй эмээлийг магтан дуулсан сайхан дууг манай сурагчид одоо сайхан дуулдаг, аялдаг энэ чиглэлээрээ хөөрхөн бас төсөлт хичээлүүдийг ингээ зохион байгуулад ингээ явдаг. За энэ ингээ хөөрхөн дуу нь бас бүжигтэй. Энэ дууг нь гоцлолоор, цөөхүүлээр, ансамблаар, чуулгаар олон хоолон өнгөнд оруулаад дуулах юм боломжтой. Дээрээс нь давхар бүжигтэй. Ийм гоё түүх соёлын дурсгал газараа ингэж хүүхдүүд нь дуулаж, бахархаж, эзэмшиж, өвлүүлж, хадгалж явж үздэг юм боломжтой.
ард түмний нутаг дэвсгэр дээр та бүхэн хэлэлцсэн ирсэн байна. Тэгээ энэ гоё арга хэмжээг зохион байгуулсан сургуулийн захирал Ариуна огштой. За ингээд хамтран зүтгэж байгаа нийт багш нартай, сургуулийн менежер, удирдлагуудад нь дэмжиж ажилласан эцэг эхчүүдэд нь энийг одоо та бүхний амь насыг тэгээд аваа явж байгаа жолооч нарт нь чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Батнар улс сумын мянган сурагчдын өмнөөс, эцэг эхчүүдийн өмнөөс талархлаа илэрхийлье. Тэмүүжин Борч 2 8 шарга морой хайж явах замда хөгүүрийн талд анд нөхөд болсноор Тэнгэрийн андрын хөшөө баригдахаар болсон. Батнараас сумаас хойш эмээлтийн хөшөөн дээр бид очиж эмээлтийн хөшөөний талаар мэдэж авсан. Юу мэдэж авсан бэ гэхээр эмээлтийн хөшөө 2017 онд өссөн. Би бас ямар учраас баригдсан бэ гэхээр Батнараас сумынхан адууны соёлоор их баялаг мөнгөн тоногтой эмээлний чимэглэлийн хийцээр алдартай. Тэнд эмээлтийн хөшөөний ард 3 хөшөө дээр 5 байсан. Миний мэдих тамгануудаар хас ширээтэй хас сартай зузай сартай гал энэ зэрэг байсан. Бид Хинтээ аймгийн Батнар сумын гайхамшигтайгаар үзэж харлаа. Намаятан гурван чухал дээр
За Батнорын суман дээр чонлоо бидэд Батнорын суман дээр чоноод өглөө босоод өглөөний тасглаа игээд өглөөний цайгаа угаад сургуультай танилцаад сургуулийнхаа урлагийн номерын тоглолтыг үзээд явж байна.